Монгол улс Итали улстай хөдөө аж ахуйн салбарт худалдаа эргэлтээ нэмэгдүүлнэ. Дохын халдварын нас баралтыг 51%-аар бууруулжээ. Эх онд багшаас бусад боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэхгүй. Улаанбаатар хотын гүний усны 30%-ийг 2хан дулааны цахилгаан станц ашиглаж байна. Шинэ 7 өдрийн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сержо Маттареллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ан хүрээнд болж байгаа энэхүү айлчлалаар 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал манай улсын ноолуурын экспортод жин дардаг Итали улстай хөдөө аж ахуйн салбар дах хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Их долоогийн бүрэлдэхүүнд багтдаг Итали улстай манай улс найрсаг хамтын ажиллагаатай. Энэ удаагийн айлчлалаар харилцаагаа ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зорж байна. Ингэснээр Европын холбооны эдийн засаг худалдааны салбарт томоохон тоглогч болох Итали улсаар дамжуулан манай улс Европын зах зээлд танигдах стратегийн хамгийн бодит өгөөжтэй гарц нэгдэнэ гэж судлаачид үзэж байна. Тунхалт бол түншлэлийн дэсийг зааж өгнө. Миний ойлгосноор, миний хүсэж байгаагаар бол тэр олон дэс дарааллыг дамжихгүйгээр шууд бодит хэмжээний түншлэл тогтоох болсон Итали гэж үзсэн. Хоёр талаасаа тэг тохирсон. Итали ч гэсэн Монголд бас өндөр ач холбогдол өгч байна. За мэдээж Монголын ашиг сонирхол Италид бол маш өндөр байгаа тийм. Тэгэхээр бол яг энэ харилцааны төвшин өнөөдөр бол яг тэр тунхлалт тусахлаа гэсэн ийм хүлээлттэй байна л да. Тэгэхээр бол яг стратегийн түншлэл гэдэг чинь түншлийн хамгийн дээд оргил нь тийм ээ. Тэгвэл бид хоёр хөштэйгээ бол ижүүрийн стратегийн түншлэлтэй. Америк нэгдсэн улстай бол стратегийн 3 дахь хөршийн түншлэл, Японтой тусгай стратегийн түншлэл, за тэгээ холбооны Германтай стратегийн түншлэл, Францтай онцгой эрхт гэж тийм ээ. Тэгэхээр бол Италийн түншлийн дэсийг бол одоо шууд нэрлэж чадахгүй. Гэхдээ бол орой их тодорхой болчихно. Ийхүү энэ удаагийн айлчлалаар манай улс Европын холбоо руу гарах логистикийн том хаалга нээн гэсэн хүлээлттэй байна. Нөгөө талдаа манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн тэр дундаа ноолуурын гол экспортлогч болсон Итали улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр цагаан алт хөтөлбөр эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд 1000 кг ямааны угаасан ноолуур, 533 кг ямааны самнсан ноолуур Итали улс руу экспортлжээ. Цаашид энэ хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Итали улс илэрхийлсэн. Харин манай улсын зүгээс хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Италиас нийлүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалаар хөндгөнэ. Ноолуурыг самсан түүхий байдлаар биш, боловсруулсан байдлаар дэлхийн зах зээл дээр гаргахад юу хэрэгтэй вэ гэхээр технологи хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи. Тэр үйлдвэрлэлийн технологи бол Италид дэлхийд номер 1 байна. Тэгэхээр энэ тал дээр бид нар бол харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх анхны шатууд нь явагдсан. Энийгээд өшөө шинэ төвшөнд агуулгыг нэлээд олон зүйлээр баяжуулах тал дээр бол явж байна. Дээр нь Итали бол үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжтөр бол маш том. Бид нар зөвхөн ерөнхийдөө юу гэдгийг Ferrari ч гэдэг юм уу, Lamborghini ч гэдэг юм уу, машин үйлдвэрлэлүүдийн мэдээд байдаг. Гэхдээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн маш сайн технологитой юм уус. Тэгэхээр бид бол нэгэн тал одоо хүнсний хувьсгал, эрүүл Монгол хүн одоо цагаалт гэж хөтөлбөрөөр зарласан Монголын эдийн засгийг солонгоруулах гад ингээд оролдож байгаа явдлууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр ноу хау, шинэ технологиг оруулж ирэх тал дээр талтай харилцаа. Заашгүй шаардлага. Өнгөрсөн оны байдлаар Итали улсаас Монгол улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 80 сая Америк доллар байна. Хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн тоо 39. Хамгийн сүүлдэл гэхэд Falconieri компани манай улсад ноолоор угаах үйлдвэр барихаар хөрөнгө оруулалтаа эхлүүлээд байгаа юм а. Сүүлийн 2-7 хоногийн турш эрх баригч нам алтан тушаалын томилгоог угсруулан хэлэлцсэн. Ингээд сандал суудлын асуудал дуусаж үндсэн ажилдаа орох нь гэтэл төрийн ордон хоосон шахуу шинэ 7 хоногийг эхлүүллээ. Гишүүд гадаад томилолттой байгаа учраас ажлын хэсгийн эрц хүрээгүй гэдэг шалтгаанаар зарим байнгын хороод хуралдсангүй. Тухайлбал төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад төлдөг 2% татварыг хүчингүй болгох асуудал өнгөрсөн 7 хоногоос хойш 3 дахь удаага хойшлоо. Өвийн гаан зөрөг
За иргэн өөрийн үйл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахад заавал 2 хувийн татвар өгдөг. За үүнийг байлуулахаар гарын үсэг цуглуулж 100,000 иргэний дэмжлэг авсан учраас улсын хурлаар хэлэлцүүлэхээр болсон. За гэтэл өнгөрсөн 7 хоногоос хойш ажлын хэсгийг эрс хүрэхгүй байсаар гацаад байна. Тэр гадаад явсан гинэ. Хөдөө гадаа явсан байна. Томилтоор явсан байна. Зарим ч одоо аль төрөлтөө ирдэг юм уу? Иймэрхүү байдалтай гацаад байна. Уг нь бол 2024 оны сонгуулиар бүх намууд татвар бууруулна гэж амласан тийм. Одоо баг 2 жил болж шít. Нэг ч татвар буурсан юм байхгүй. Тэгээ иргэд нь ерөөсөө энэ өөрсдийнхөө худалдаж авсан хөрөнгийг зархад төлдөг 2% татраа болио гэхэд хуралдахгүй, эсвүүлтгүү гаргаад ингээд цухтаагаад байгаа нь маш харамсалтай. Зарим гишүүд өмнөхийн гадаад томилолттой байгаа учраас ажлын хэсэг хуралдаж чадахгүй байна. За гэхдээ гишүүдийн эрс хүрэхгүй байгаагаас илүү энэ хилэлцэх асуудлын ард олон маргаантай зүйл бий гэсэн юм а. Ер нь жирийн иргэд бол нэг орон сууцаа нэг байн зараад идэггүй шүү дээ. Орон сууцны нөхцлөө зарах тэр чиглэл рүүгээ ордог. Хэрвээ одоо өнөөдөр баахан гэрэл асахгүй байгаа орон сууцуудыг хөдөлгөхийн тулд ийм лобби хийж одоо тийм эцэг татварч үнэлгээгээр явах юм бол хэдэн тэрбумын үнэлгээтэй орон сууцууд гарч ирэх гээд байгаа учраас бас болохгүй байх шиг байна. Тэнгүүт нь ийм акцууд бас Батхүү нэрийн хуульчдаар барьж иж иргэдийн нэр барьж яваад энэ одоо амнуудад байгаа өндөр үнэтэй энэ орон сууцнуудыг борлуулах оролтыг маш хямд үнэтэйгээр шилжүүлэх оролтыг цаана явж ийн гэж одоо хардгаас өөр арга байхгүй. Байнгын хороодоос гадна өнөөдөр улсын хуралдах намын бүлэг зөвлөхүүд хуралддаг товтой. За ингэсээр арчилсан намын бүлэг хуралдаж орон нутагт төрийн албаны хууль бус томилгооны асуудлаар мэдээлэл сонссон юм а. За харин эрх баригч Монгол Ардын намын бүлгийн олон гишүүн гадаад дотоод томилолттой байгаа учраас хуралдаан цуслагджээ. За үүнээс шалтгаалж хууль тогтоолын төслүүд улсын хурал руу орж ирэхгүй гэсэн үг. За эцсийн үндэ чуулганаар хилцэгдэх асуудлууд хүлээгдэхээр байна. Эрдэнэ болд гişүү. Эх оноос багш нарын цалин 2.8 сая төгрөгт хүрнэ. Гэхдээ багшаас бусад боловсролын салбарын ажилчдын цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй. Эх жил боловсролын салбарын ажилтнуудын цалин нэмэхэд 500 гаруй тэрбум төгрөгийг арайхийн төсөвт суулгасан. Гэхдээ энэ бол зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэлд зарцуулагдах мөнгө юм а. Өөрөөр хэлбэл багшаас бусад боловсролын салбарынхны цалин хөлсний асуудал шуурган дунд орхигджээ. Насаараа боловсролын байгууллагын үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн гар дээр авдаг цалин 600,000 төгрөг. За гэтэл хөлбөрийн усны доод хэмжээ 792,000 төгрөг атал энэ хэмжээний мөнгийг ч авч чадахгүй байгаа юм а. Ажилтны хувьд бол бид яг үндсэн цалин 954,000 төгрөгийн цалинтай. 954,000 төгрөгийг эхлээд аванс гэдэг 300,000 төгрөгийг авчиж байгаа. Ингээ үлдсэн 684,000 төгрөгнөөсөө суудгалын 270,000 төгрөг өгчөөр гар дээр ерөөсө 384,000 төгрөгний л үлдэгдэлтэй. Тэгээ 684-өөс чинь яг одсон жилийн нэмэгдэл бас нэг хоол унааны мөнгөд орохоор 684 болж байгаа байхгүй юу? За энэ салбарт дан ганц багш ажилдаггүй. Тогооч, үйлчлэгч, харуул гээд олон мянган хүн энд ажилладаг. За зөвхөн сургуулийн өмнөх боловсролын 60% нь л багшаас гадна бусад ажилчид байдаг. За тэдний цалин усны асуудлыг төсөвт тодтогцол хийх замаар нэмэгдүүлэх боломжтой гэлээ. Тий, эхэндээ бол одоо багш тэгээд ажилтнууд гэдэг одоо үйлчлэгчээс эхлээд манаачаас эхлээд бүх хүмүүсийн хооронд гэдэг ингээд тооцоол явж исэн. Тэгсэн одоо эцсийн дүндээ гарч ирэхдээ бол багш нарын цалин гэл нэмж байгаагаар гарч ирсэн байл л дээ. Нэг баг бол байгууллага дотор баг болж ажиллаж байгаа хүмүүсийн цалин бол ижлэх нь л одоо тодорхой тэр хувь хэмжээгээр нь бол нэмэх ёстой. Гэхдээ мэдээж хамгийн түрүүнд бол багш бол хамгийн чухал тийм үү. Энэ тал дээр бол одоо их усны дутагдлыг бол шийдэх ёстой. Магадгүй төсвийн тодтол хэмнэлт энэс бол одоо шийдэх ёстой гэдэг хэлмээр байна. За анх боловсролын салбарын ажилчдын цалин нэмэгдүүлэх гэж үйлдвэрчний эвлэлээс шаардлага хүргэсэн. Ингээд 2026 оныг боловсролыг дэмжих жилгээд ажилчдын цалин нэмсэн гэд зарлчихсан. За гэтэл ажилчин гэдэгт зөвхөн багшийг хамруулж төсөвт суулгасан байгаа юм а. За тиймээс зарим гишүүдийн зүгээс төсөвт тодтогцол хийж боловсролын салбарынхны цалин нэмэгдэх гэсэн байр суурийг илэрхийлсэн юм а. 2026 оны нийслэлийн төсвийг олон нийтэд нээлттэйгээр бус хаалттай явагддаг хороо бүлгийн хурлаар хэлэлцлээ. Нийтдээ 4.2 их найд төгрөгийн төсөвтэй нийслэл хот 2.3 их найд төгрөгийг урсгал зардалтаа зарцуулж, үүнээс бага буюу 1.6 их найд төгрөгөөр нийслэлд хөрөнгө оруулна.
Энэ мөнгөний талаар нь туулын хурдны зам төслийг санхүүжүүлнэ. За харин үүнтэй дүүцэх мөнгөөр боловсрал, эрүүл мэндийн салбарыг анхаарах нэ. Өөрөөр хэлбэл боловсрал, эрүүл мэндээс илүү замын төвчрлийг шийдэхээр төсвийн зарцуулалтаа хийжээ. Эх жилийн нийслэлийн төсөв 4.2 их найд төгрөг, үүнээс 2.3 их найд нь урсгал зардал бол за 1.6 их найд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдах юм а. За энэ хөрөнгө оруулалтын таал буюу 780 тэрбум төгрөг нь туулын хурдны замын санхүүжилт. Нийт 32 км урт туулын хурдны замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж ажлыг эхэлсэн. Харин эх жил автозам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг өргөжлүүлэн барихаар ийхүү төсөвсөн байгаа юм а. За нэг үгээр эх жилийн нийслэлийн төсөв туулын хурдны зам дээр төвлөрч байна. Харин дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах шугам сүлжээнд 12 тэрбум төгрөг, Хүннү хотын дэд бүтцийн ажилд 22.9 тэрбум төгрөг байгаа бол за төмөрт өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулахад 8.7 тэрбум төгрөгийг төсөлжээ. За улсын төсвөөр Улаанбаатар хотод ердөө 7 сургуулийн барилга шинээр барихаар тусгасан бол нийслэлийн төсөв дээр 19 сургууль цэцэрлэг барихаар тусгажээ. За энэ бол одоо бидэнд байгаа ил мэдээлэл. Яг энэ төсөл арга хэмжээний дотор юу байгаа нь бидэнд төдийгүй олон нийтэд тодорхойг байна. За ядчил ерөнхий сайжгийн эрэгтээс санал асуулга авсангүй. Бас ил хэлэлцсэнгүй. 12 сарын 6 гэхэд тэд энэ нууцаа төсвөө баталж дуусгах хуулийн хугацаатай. За эх жил бас л баахан бордюр тавьж эхэлбэл хотын иргэн та гайхах хэрэггүй. За төсөв аль хэдийнэ ийхүү хаалттай хэлэлцэгдээд дууссан гэсэн үг юм а. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 12 дугаар сарын 13-нд баталж, улс төрийн намуудыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор дүрмээ шинжилэн улсын дээд шүүхэд бүртгүүлэх тухай тусгасан. Тэгвэл дээрх хуулийн хугацаа дуусахад 1 сарын хугацаа үлдээд байгаа ч улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас ердөө 15 нам л дүрмийн өөрчлөлтөд бүртгүүлэх өргөдлөө ирүүлсэн байна. Улсын дээд шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тэг 6 дугаар тогтоолоор батлагдсан улс төрийн намын бүртгэл хөтлөх журам зааснаар улс төрийн намын бүртгэл дараах төрөлтэй байна. Үүнд шинээр үүсгэн байгуулагдсан намын бүртгэл, өөрчлөлөн байгуулагдсан намын бүртгэл, намын үйл ажиллагааг зогсоосны бүртгэл, нам тараасны бүртгэл, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, намын даргын бүртгэл, намыг идэвхгүйд эсвэл идэвхгүй тооцох бүртгэл зэрэг юм а. 2024-2025 онд намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр 15 нам 33 удаа өргөдөл ирүүлжээ. Үүнээс танхимын нийт гишүүний хуралдаанаар хилцүүлэх 3 өргөдөл, өргөдлийг хүлээн авч үйл ажиллагаа хийж буй 2 нам байна. 11 намыг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар буцаасан, 17 намыг нийт шүүгчийн хуралдаанаар бүртгэхээс татгалцсан байна. 35 жил явахдаа намууд хэдэн төгрөгийн хөрөнгөтэй ингэдэг мэддэггүй байлаа. Намууд хэдэн гишүүнтэй гэдгийг мэддэггүй байлаа. Намууд ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэддэггүй байлаа. Тэ? Одоо энийг бид мэддэг болжээ. Тэгэхээр энэ санхүүтэй холбоотой төрөөс олгож байгаа санхүүжилтийг яаж хуваарлах уу гэдэг энэ дотоод асуудлаа дүрмээрээ бас нийцүүлэх хэрэгтэй. Энэ хуулинд нэлээдгүй олон асуудлуудыг заавал дүрмээр тодорхойлох хэрэгтэй гэж заасан. Тэгээ хариуцлагын асуудал энэ гэдэг тийм. Энэ бүгдийг улс төрийн намууд дүрмэндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Улс төрийн намыг идэвхгүй тооцох, өөрөлдөл үйл ажиллагааг нь зарцаах гэсэн утгатай. Идэвхгүй болгох 3 нөхцөл нь санхүүгийн тайландаа удаадараа алдаа гаргасан бол за их хурлаа хуулийн хүрээнд 5 жилийн дотор ямар нэгэн байдлаар хоролдуулаагүй бол за дээр нь 2 сонгуульд дараалан сонгуульд оролцоогүй бол улс төрийн намыг идэвхгүй болгоно гэсэн хууль салттай. Үндсэн хуульд орос нэмэлт өөрчлөлтийн яг үзэл баримтлалд нийцүүлээд улс төрийн намын тухай хуулийг шинжилсэн найруулга баталсан. За энэ хууль маань бол хэрэгжиж эхлэх хугацааны хэд хэдэн үе шаттай өөрөлдөх юм бол энэ хууль өөрөө улс төрийн намын дотоод зохион байгуулалт бүтцтэй холбоотой нэг хэсэг, за нөгөө хэсэг нь бол санхүүжилт олох түүний ил тод байдлын хангалттай холбоотой хоёр хэсэгтэй байдаг учраас хэрэгжих хугацаа нь бол хоёр янз байдаг. За улс төрийн намын дотоод одоо бүтэц зохион байгуулалт ямар байх вэ гэдгийг бол хэрэгжүүлэх. За үүнд одоо улс төрийн намууд дүрмээ нийцүүлэхийн хугацаа бол за энэ оны 12 сарын 31-ний
дотор энэ хуульд нийцүүлээд дүрмээ шинжилсэн дүрмээ бол улсын дээгчүүд хөргүүлэхээр бол зохицуулалттай байж байгаа. За мэдээж та бүхэн мэдээлэлээс үзэж байгаа бол улсын дээгчүүд маш олон намууд бол хурлаа хийгээд дүрмээ шинжилээд хөргүүлж байгаа. За зарим нь бол хууль заасан шаардлага бүрэн хангаж ийн. За зарим зүйлийг нэмэн сайжруулах шаардлагатай байна гэдэг асуудлаар бол буцаагдж байгаа. За сонгуулийн ерөнхий орны хувьд бол яг энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр дотоод бүтцийн нэгж нэг байгуулсан нь бол одоо энэ улс төрийн намууд мэдээлэл арга зүйн одоо хангаж өгье гэдэг энэ бүтцийн нэгж байгуулсан байж байгаа. За энэ нэгжийн зүгээс бол улс төрийн намууд энэ ондоо багтааж энэ дүрмээ шинжлэх асуудал дээр нь бол мэрэгжил арга зүйн бас зөвлөгөө тусламж үзүүлье гэдэг байдлаар улсын дээгчүүдтэй хамтраад бас ингээд тодорхой чиглэлийн арга хэмжээнд зохион байгуулж явж байгаа. Тэгвэл парламент судалтай намуудаас иргэний зориг ногоо ном өчигдөр 2 хоогдон хурлаа хийсэн мэдээлэл байна. Тодорхойлол төрийн ордон тус намын дарга Батбаатар тэргүүдээ хэсэг хүмүүс хуралжээ. Уг хуралдаанд түүний хамаарал бүхий хүмүүс цугласан гэгдэж байгаа бол уг хуралдаа зэрэгцэн замын нөгөө талд болох Пома имрал зочид буудал тус намын анхан болон дунд шатны байгууллагын төлөөллөд хуралжээ. Тус хуралд иргэний зориг ногоо намын нийслэлийн намын хорооны дарга Амар Тунгалаг, иргэний зориг ногоо намын тэргүүн дэд дарга Батбаатар, иргэний зориг ногоо намын бодлого хариуцсан дэд дарга Бат Эрдэнэ, улсын хурлын гишүүн Батболд, улсын хурлын гишүүн Нарантуя Наара нар оролцжээ. Тэдний зүгээс намын дарга Батбаатарыг намын хурлаа дахин зарлаж дүрмийн өөрчлөлтөд хилцэх сонгогчдын саналын тооны дагуу төрөөс өгсөн 455 сая төгрөгийн санхүүжилттэй тайлгнах шаардлага хөргүүлжээ. Хэрв биелүүлэхгүй бол огцруулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Улсын дээд шүүхээс 3 удаа буцаагдаад байгаа намын дүрмийн өөрчлөлтөд туснам 12 сарын 30-ны дотор амжиж бүртгүүлж чадах уу гэдэг асуулттай тулгараад байна. Тэгвэл улсын хурал судалтай хүн нам одоо хэр намын хурлаа хуралдуулж дүрмийн өөрчлөлтөө эзлэн батлааг байна. Хүн нам энэ сарын 13, 14-ний өдөр их хурлаа хийхээр болсон бөгөөд их хурлаараа үндсэн дүрмийн өөрчлөлтөө эзлэн батлахаас гадна намын ерөнхий нарийн бичгийн дарга шинээр сонгох товтой байгаа ажээ. Тус нам засгийн газарт дэвссэн намын даргын үйл ажиллагаанаас үүдэн намын рейтинг иргэд сонгогчдын дунд унсан зэрэгээс үүдэн албан бусаар 2 хуваагдсан гэгдэж буй тус намын их хурлаар дор чандад ихтгэл үзүүлэх хэсэг асуудлыг хурлын төлөөлөгчид хүчтэй хүнд магадлал өндөр тул зориуд хурлаа хойшлуулж нам байгуулагчны 10 жилийн ойн баяр шинэ жилийн баяртай хамтдагхан зохион байгуулж найр наадмын уур амьсгалтайгаар хариуцлагын асуудал сөхөхгүйгээр хийх сонирхол байна гэж хардагдж байгаамаа. Хуулийн хугацаанд амжиж дүрмийн өөрчлөлтөө улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй намыг идэвхтэй тооцох залд эх оноос хэрэгжиж эхлэх юм а. Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Хувийн хвшлийн байгууллагууд усны мөнгө болон усаа хэмнэн дахин боловсруулсан ус үйлдвэрлэлтэд ашиглаж байхад төрийн өмчит компаниуд усны хэмнэлтийг хийх боломжийг эрэлхийлэхгүй байгааг судлаачид хэлж байна. Гэтэл манай улс унтны усны хомсдолд гачигдaltaй 22 улсаас 17 дугаарт жагсдаг. Жилд 500-аас 600 сая шоуметр ус хэрэгэлдэг бөгөөд 2040 он гэхэд унтны усны нөөц дуусах эрсдэлтэй болохыг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Говь MCS Energy Resource зэрэг хувийн хвшлийн олон компаниуд хаягдал усаа 86-аас 98% хүртэл дахин боловсруулан ашиглаж байна. Ингэснээр хамгийн багадаа гэхэд жилд усны зардлаас 30 гаруй тэрбумыг хэмнэдэг гэлээ. Харин төрийн өмчит Эрдэнэс 5 толгой дулааны цахилгаан станцууд зэрэг томоохон компаниуд хаягдал усаа дахин боловсруулж ашиглахыг ерөөсөө анхаардаггүйг судлаачид шүүмжилж байна. Жишээлбэл станцууд хөргүүрээ агаараар болон хүйтэн усаар шүрших байдлаар 2 янзаар ашиглах боломжтой. Гэтэл 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцууд одоо гэрн цэвэр хүйтэн усаар шүрших байдлаар хөргүүрийн системээ ажиллуулж байгаа юм а. Уг нь усны зардал болон усаа хямгадах сэтгэлтэй бол агаараар хөргөх боломжийг 30 жилийн хугацаанд нэвтрүүлэх боломж байсан гэдгийг эрдэмтэд хэлж байлаа. Улаанбаатар хотын 1 жилийн нийт гүний усны хэрэглээний 30 орчим хувийг л гэхэд 2хан дулааны цахилгаан станц үйл ажиллагаандаа зарцуулдаг. Одоо бол
За MCS тийм ээ. За Pepsi ундаа үйлдвэрлэж байгаа. Энэ бол одоо саар цусыг эргүүлэн ашиглаж байгаа миний мэдж байгаа хамгийн Апо бол мөн ялгаагүй ашиглаж байгаа. Яг одоо манай улсын үйлдвэрүүд гэж хэлэх юм. Тэд нар маань жоох энэ талаа жоохон сул байгаа. Ашигласан усаа эргүүлэн ашигласан тохиолдолд төлбөрийн 100% хөнгөлт буюу үйлдвэр болон ахуй хэрэглээнийхээ усыг нэлээд хэмнэх энтэй холбогдолтой зардал мөнгөө бас хэмнэх юм боломж байгаа юм. Манай улсын усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус, 20% гүний ус бүрдүүлдэг. Унтны усны 90% нь гүний ус юм а. Гэтэл нийслэлд инженерийн шугам сүлжээний төлөвлөлт муутайгаас болж нүхэн жорлонгоос үүсэх хүрсний бохирдлон гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хүрээлэн буй орчин төдийгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөгт анхаарах хэрэгтэйг мэрэгжилтнүүд анхааруулж байгаа юм а. Нүхэн жорлонгийн бохирдол хүрсэнд 5-10 жил хадгалагддаг гэлээ. Манай туул голын одоо дэнж татмын өсвөдөр үндсэндээ бол гол одоо орон сууцны хороолууд барьсан байдаг. Гэтэл энэ тойрсон дөрвөн уулаад одоо инженерийн шугам сүлжээ хамсалтайгоос болоод үндсэндээ их хэмжээний одоо богино хэмжээнд их хэмжээтэй орсон адар борооны дараа ч юм уу үер болно. Усны гол их усүр усын бүсүүдэд үндсэндээ барилга байгууламж барина гэдэг нь үндсэндээ бол нэлээд одоо асуудал үүснэ. Манай улсын зүүн болон зүүн өмнө хэсгийн аймагуд хамгийн их усны хомсдолтой бүс нутагт ордог. Гэхдээ тус бүс нутагт манай улсын эдийн засгийн гол их үүсвэр болох уул уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тэнд 250 метрийн гүний усыг хэрэгэлдэг учраас хизээмүүдгүй унтны усны хомсдолд орох эрсдэлтэй. Тиймээс унтны усны их үүсвэрийг нэмэгдүүлэх, бусад аймгаас ус зөөвөрлөхөд анхаарах хэрэгтэй болохыг судлаачид хэлж байлаа. Хүн ам орон сууцны завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулдаг. Энэ жил айлуудаар явж мэдээлэл цуглуулдаг байдлыг халан e-Mongolia аппликейшны иргэдийн бүртгэлийн мэдээлэлээр тулгуурлан хүн ам орон сууцны завсрын тооллогыг явуулж байгаа юм байна. Үндэсний статистикийн хорооноос тооллогын мэдээллийн үнэн зөв, чанарыг сайжруулах зорилгоор мэдээлэл тодруулах шаардлагатай иргэд рүү утсаар холбогдсон лавлаж байгаа юм а. Гэтэл иргэд цахим зайлан гэж үзэн хүн амын завсрын тооллоготой холбоотой хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаж байна гэлээ. За хаягийн мэдээллийг бол асууж байгаа. За мөн шаардлагатай одоо боловсролын одоо төвшин мөн хувь хүний мэдээллийг бас тодруулах шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг үзүүлэлтүүдийг бол бид нар зайлшгүй асууж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлийн асуултыг бас тодруулж асууж байгаамаа. За ерөнхийдөө бол хүн амаа тоолж гэдэг маань улс их орныхоо одоо нийгмийн эдийн засгийн байдлыг бид нэр тодорхойлно гэсэн үг. Ирээдүйн төлөвлөлтийг хийхэд бол шаардлагатай. Энэ жилийн тооллогыг цахимаар гол төлөв явуулж байгаа учраас төсвийг 50%-аар бууруулсан. Уг тооллогыг холбогдох хууль олон улсын зарчим, зөвлөмжөд нийцүүлэн төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан зохион байгуулж байгаа гэлээ. За тэгээд ер нь бол одоо бүртгэлд суурилсан энэ аргыг ашигласнаар бол ер нь одоо статистикийн одоо хувьд бол одоо юу гэдэг мэдээлэгчд одоо учирж байгаа ачааллыг бол бууруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол айлын хаалгыг тогшоод за тэгээд одоо асуултыг асуугаад гэх юм уу те энэ байдлыг одоо арилгаад аль болох одоо нөгөө мэдээллийн сангуудаа иргэд зөвхөн одоо e-Mongolia-гаар одоо аппликейшнаар шалгаад за миний энэ мэдээлэл одоо зөв байна уу буруу байна уу гэдэг одоо юм өөрөө шалгаад за хэрэв буруу зөрүүтэй байх юм бол тэрийгээс асуурлаад ингээд хадгалж одоо юм боломжтой гэсэн. Хүн ам орон сууцны завсрын тооллого нь хүн амын нийгэм эдийн засгийн байдал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, шилжилт хөдөлгөөн, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдийг бүртгэх, дүн шинжилгээ хийх зорилготой судалгаа юм а. Уг судалгаанд иргэд идэвхтэй хамрагдсанаар эдийн засгийн хөгжлийн бодлогыг наривчлан сайн тооцоолж гаргахад ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Монгол улс хөгжлөөрөө хаана яваа, цаашид хөгжлийн ямар бодлого гаргах ёстой вэ гэдэг дээр их баригч, бодлого тодорхойлогчдын чухал гарын авлага болох юм а. Цагуур орчны шинжилгээний газраас гаргасан 12 дугаар сарын агаарын дундаж температур баруун аймагуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймагуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчин байх төлөвтэй байгаа бол хурд тундас баруун аймагуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв болон зүүн аймагуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж салхи ширүүсч цасан шуурга шуурч нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа учраас хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урдчилсан мэдээг байнга авч ашиглан анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.
Тэгвэл 12 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн эхэн болон дунд үеүүдэд баруун болон говийн аймагуудын ихэнх, төв болон зүүн аймагуудын нутгийн зарим газраар 3 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар засварж салхи шуургатай байх бол агаарын дундаж температур сарын эхний хагас төв болон зүүн аймагуудын нутгаар, сарын сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин 2 дугаар 10 хоногийн сүүлж 3 дугаар 10 хоногийн эхэн үеүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. За өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтэрч нийт нутгаар нэлээд хүйтэн онлоо. За урчин болохоор дарахтай хотоор Завханголын их хүрэн бэлчээр орчмоор 40 градус хүрч хүйтэрсэн. За өнөө шөндөө бас хүйтэн хадгалагдана. За 1-2-нд 2 өдөртөө бол нийт нутгаар цас орохгүй хүйтэн ирж хадгалагдахаар байна. 3-наас ерөнхийдөө бол температурын хувьд гэх юм бол 3-наас нийт нутгаараа хүйтэн ирж нэлээд сулрахаар байна. Энэ сард агаарын дундаж температур Баян Улгийн нутаг, Ховдын ихэнх, Говьалтай, Баян хонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур дундаас дунджийн орчин байх төлөвтэй байна. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар зас орж, засан шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд олон жилийн дунджийн орчин байна. Цаашдаа 1-р 10 хоногийн сүүлж 2 ба 3-р 10 хоногийн эхэн үеүүдэд ихэнх нутгаар дунд үеүүдэд зарим газраар зас орж салхи шуургатай байх төлөвтэй байна. Төв зингэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд өвлийн эдшний өргөтгсөн худалдаа 4 дахь өдрөө явагдаж байна. Энд хоньны махыг 12,000 төгрөгөөр, үхрийн махыг 14,000 төгрөгөөр худалдаалж байгаа нь бусад газрынхаас үний хувьд харьцангуй хямд байна гэж иргэд хэлж байлаа. Өвлийн эдш өргөтгсөн худалдааны үеэр бүх төрлийн махнаас гадна цагаан эдэг иргэдийн хүнсний хангамжид зориулан төсөр үнэтэйгээр худалдаалж байгаа юм а. Өвлийн эдшний ариун байдал амт шимт бөгөөд тухайн нутгийн зуншлаг намаржаа хэр өнгөтэй болсноос шалтгаалдаг. Тэгвэл энэ жил өнтэй сайхан өвөлтэй золгоод байгаа Дорнод аймгаас ирсэн гисгээж амт чанарыг нь муутгаагүй шинэхэн махыг уг өргөтгсөн худалдаанд дийлгсэн байв. Ингэхдээ хувь хүмүүсийн бэлтгэсэн махыг бус аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн чанар эрүүл ахуйн шаардлагыг өндөр зэргээр хангасан махыг энд борлуулж байгаа гэлээ. Өнөөдөр 4 хоног зогсож чинь цагаас нураас компаниас гаргаж байгаа. Энэ бол манай компани Доронтоос бэлдсэн мах. 90 хоног бол одоо 29-с 35 жилийн дундчтай. Тийм манай одоо бид үлдсэн байна. Үнэ үед 12,000 нийслэл засагтаж өгсөн юм гэж байгаа. Үхрийн хаан 4,000 4 өдөр зарсан нийт 20 тонн үхрийн гаргасан. За би Баян хонгор аймгийн Богдсмаас ирсэн. Формог болохоор 15,000-аар 13-аас 15,000-аар зарагдаж байгаа. 10 бол болохоор 25,000-аас 35,000-аар зарагдаж байна да. Шартаас бас агш байна тийм. Шарт бас 35-аас 40 гээл тэгэл бөөний үнэ болохоор 35-аар орж байгаа. Иргэдийн ер нь худалдаа авалт хэрэг. Сайн байна. Ер нь сайн байна шин. Янзсан. Махны үнэ бол гайгүй. 14,000 тэгээд боломжтой үнэ авахгүй. Гэхдээ бус тодрол 15 16 тал байгаа юм. Тэгээд өглөө 10 дээрээ одоо махын мөсөө мах төлөө гэж. Ер нь бүтэн өгөхгүй багч гэн тийм. Бүтэн өглөө олон хүмүүс авч байгаа болохоор бас нэг өрөөлж болж. Тэрнс дээр бол хүртээмжтэй. Эдгээр ганц хурд иддгийг уулна. Нэг хавар бодоосоо. Түүнчлэн өвлийн эдшээ бэлтгэхдээ цагаан эдэний хэрэглээгээ давхар базаавал өвөл хавартаа үн ханшин нэмэгдэхээс өмнө авчих бололцоотойг худалдаа эрхлэгчид зөвлөсөн юм. Үнэхээр ч өдийгөөс эхлэн цагаан сарыг хүртэлх хугацаанд цагаан эдэний үн бага багаар зугуухан нэмэгдэх нь олон жилийн дунджаас тодорхой ажиглагддаг. Өвлийн эдшээ өргөтгсөн худалдаа 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх ажээ. Телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Өнөөдөр хүний дархлал хомсдлын вирус буюу дохтой тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг асуудлыг шийдий, хариу арга хэмжээг сайжруулах урайндор тэмдэглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачлагаар 1988 оны 12 дугаар сарын 1-ээс эхлэн дэлхийн нийтээр дохын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй Монгол улсад энэхүү өдрийг анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн бол 2025 оны 11 дугаар сарын байдлаар нийт 424 тохиолдол бүртгэгдээд байна. Монгол улсад хүний дархлал хомсдолын вирусын тохиолдол 2013 онд хамгийн олон буюу 31 хүн бүртгэгдэж байсан бол 2025 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар 36 тохиолдол бүртгэгдэж 5 хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ. Халдварын тохиолдол нийт хүн амын 1%-ээс бага бол дархалт багтаа улс гэж үздэг бөгөөд манай улс энэ ангилалд багтж байна. Улсын хэмжээнд хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан 424 хүн бүртгэгдсэн бол 353 хүн өнөөдөр халдвартай амьдарч байна. Монголд 694 хүн халдвартай байх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан бөгөөд энэ онд 48 хүн шинээр онцлогдох магадлалтай гэсэн тооцооллыг 2024 онд гаргажээ. Өнөөдрийн байдлаар 36 тохиолдлыг онцлоод байна. Хүний дархлал хомсдлын вирусын онцлогоо эмчилгээний зардлыг 100% төрөөс хариуцдаг бөгөөд жил дунджаар 300-аас 350 сая төгрөгийг улсаас зарцуулдаг ажээ. Монголд энэхүү халдварын 99.7% бэлгийн замаар дамжсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн 83% нь эрэгтэй, 14.6% нь эмэгтэй, 2.4% нь трансгендер байна. Хүний дархлал хомсдлын вирус мутацид орж хөвсөн өөрчлөгдөж байдаг тул энэ халдварын эсрэг вакцин өнөөдөр хүртэл гараагүй байна. Гэхдээ хүний дархлал хомсдлын вирусын халдвартай амьдарч байгаа хүмүүс ретровирусын эсрэг эмчилгээнд тогтмол хамрагдсанаар халдвар аваагүй хүмүүстэй ижил чанартай амьдрах боломж бүрджээ. Ингэснээр дэлхийд дахинаа 2010 оноос хойш халдварын тоо 40%-аар буурчээ. Ретровирусын эсрэг эмчилгээнд 2010 онд 7.7 сая хүн хамрагдаж байсан бол 2024 онд энэ тоо 31.6 сая болж өсжээ. Эмчилгээний үр дүн сайжирснаар 2010 оноос хойш нас баралт 51%-аар буурчээ. 22 наснда чөлөөт бүхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхлан зодоглож хүрэл медаль атгаад буй тогтхын алтчинг бид энэ удаагийн хөтөлбөртөө онцолж байна. Чөлөөт бүхийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилддаг тэрээр зөвхөн 2025 онд л гэхэд насанд хүрэгчдийн Монгол улсын аваргад төрүүлж Азийн аваргын 5 дугаар байрт шалгараад дэлхийн чансааны оноо олгох Улаанбаатар Open олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг тус тус хүртжээ. Ердөө 22 наснда ийм өндөр түвшний амжилтуудад хүрээд байгаа учраас түүнийг Монголын чөлөөт хөхөд шинэ од тодорлоо бяр нэмж цол өгсөд томоохон амжилт руу дөтөж явна гэж бүх сонирхогчдод итгэж өвөр зуртаа ийм хэлэлцэх болсон. Үнэхээр чалдчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 8-ын шатнаа Германы бүхэд оноогоор ялагдж байгаад даралтаар цэвэр ясан нь түүний сэтгэл зүйн хүчрхэг байдлыг бэлгнээ харуулсан билээ. Барилдчих тат ерөөсөө өөртөө итгэж өгөөгүй амар их баяртайсан. Тэгээд ерөнхийдөө медаль авч гарч ирээд тайвшраад ерөнхийдөө айгүй их баяртайсан. Ерөөсөө баярсараа гал таарсан. Намайг үдээ зэрэгт өсөж өмөржсэн аав ээж гэр бүлийнхэндээ баярлаа. Тэгээд миний бэлтгэл сургалтыг үргэлж хийдэг нэм очир өгшөөдөн цэрэндэг тахтаа маш их баярлаа. Тэгээд наваа тусаж дэмждэг хурцахтаа баярлаа. Хил хамгаалалт байгууллага тэр хоёр хилчээ спортороо тэгнэ 208 дахь ангийнхаа хамт олондоо маш их баярлаа. Үндэсний шгшөөгийн хамт олон багш тасгалжуулагч эгч нартаа маш их баярлаа. Одоо миний ингээд бэлтгэл хийж байгаа Баянгол аваргууд системийнхаа хамт олон бэлтгэл хийж байгаа багш нараа болон бэлтгэлийн хамт олондоос маш их баярлаа гэж хэлээ. Өшөө илүү хичээгээд амжилтаа баталгаад өшөө сайн тамирчин болно. Олимпиадаас амжилтаасаа орохын тулд өөрийнхөө байж болох бүх хичээл зүтгэлээ гаргаж өөрийгөө дайчилнаа гэж хэлээ. Өдөр-өөрийнхөө бэлтгэл сургалтыг ерөнхийдөө маш их хичээж хийгээрээ тэгээд нэг л өдөр яг тэрнийхээ үр шимийг хүртнэ гэж хэлээ. Алтчин 2025 оны амжилтаараа Монголын оны шилдэг тамирчин шалгаруулах бүрд чон шагналд нэр дэвшиж байна. Уг шагналын эзнийг 12 дугаар сарын 10-ны өдөр тодруулах юм а. Манай улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 10 насны зөрүүтэй байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байгаа бол эмэгтэйчүүдийнх 77 байна. Эрэгтэй хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд төв хүний хөгжилд анхаарах хэрэгтэй гэж хүйсийн тэгш байдлын сургагч багш нар үзэж байна.
Манай улсад цахим орчинд үйлдэгдэж байгаа гендерт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд илүү өртөж байна. Хүчирхийлэлтэд тэмцэх хууль эрх зүйн орчин болон мөрдөн шалгах тогтолцоо нь цахим орчинд хүчирхийлэлтэд тэмцэхэд хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэхэд өнгөрсөн оноос 20 гаруй хувиар нэмэгдсэн. Нийт эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь хүчирхийлэлд өртжээ. Гендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулах шаардлагатайг холбогдох албад болон гендерийн хорооных нь сануулж байна. Гендерийн асуудал хариуцсан мэрэгчлэлтнүүдэд чадахжуулах хамт хөгжлийн бодлого төлөвлөлтийг хийх төсөвлөлт рүү оруулж өгөх гэх мэтчлэн энэ ажлуудыг хийхэд тулгарч байгаа хэд хэдэн бэрхшээлүүд байсан. За үүнд гендерийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэн бол ихэнх аймаг ихэнх яамдууд дээр өөр мэрэгчлийн хүн давхар гендерийн асуудал хариуцсан мэрэгчлэлтнэр давхар ажилладаг ийм асуудал байгаа. За хоёрдугаарт нь болохоор гендерийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэн давхар ажилладаг байгаа учраас тогтвор сууршилмаатай. Бид нэг удаа оны эхэнд тухайн мэрэгчлэлтийг чадахжуулах гэдэг очиход нэг өөр хүн за хагас жилийн дараа очиход дахиад солигдсон өөр юм байдаг. Эрчүүдийг боловсрлоос хойш тавьж ирсээр манай улсад эрчүүдийн нийгмийн хөгжил эмэгтэйчүүдээс муу байгаад анхаарах хэрэгтэй болсон. Манай улсад архичдын дийлэнх нь эрчүүд байна. Ажилгүй иргэдийн дунд мөн л эрчүүд зохилдог. Түүгээр зогсохгүй хөдөө мал дээрээ ганцаараа үлдсэн эрэгтэйчүүд нийгмийн хөгжлөөс хоцрогцоор байгаа юм. Эрчүүдийн хөгжлийн хоцрогдол нь эрүүл мэнд цаашлаад богино наслахад нь нөлөөлж байгаа гэсэн юм. Хүний хөгжлийн асуудал дээр онцгой анхаарах юм байна. Хүний хөгжил нь өөрөө эргээд хүний боловсролын түвшинд нэмэгдүүлдэг. Хүний хүн боловсролтой байна гэдэг нь тухайн хүн эрүүл аюулгүй ажиллах, амьдрах орчин нөхцөлийг өөртөө илүү бүрдүүлж идэг. Нийгмээс авч байгаа төрөл бүрийн үйлчилгээнүүдийг хамгийн зөв зохистойгоор өөртөө хүргэх, гэр бүлтэй бий болгох тийм ээ. Ингэснээрээ өөртөө эрүүл амьдрах, уртууд наслах, ажил хөдөлмөр эрхлэх, стрессгүй байх энэ чадамжуудыг хүн өөртөө бий болгож идэг. Ийм учраас хүний хөгжлийн асуудал аль ч бүс орнод чухал. Сайн нөхрийн ард сайн эхнэр байдаг гэх иргэдийн дунд тархсан үг байдаг. Энэ үг манай улсад гендерийн тэгш байдал алдагдсан хамгийн энгийн жишээ юм. Нийт их сургуульд суралцаж байгаа оюутны 67%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг хэрнээ удирдах албан тушаалтнуудын 90%-ийг эрэгтэйчүүд эзлэж байгаа юм. Тиймээс манай улсад хүүсийн тэгш байдлыг хангахад анхаарч төсөв батлах хэрэгтэй байгааг холбогдох албанаас хэллээ. Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.